За сайн мэцхан үзэгчтэй. Монголын хамгийн анхны харганы бишэлтэй контент дэгч Анка байна. Тэгээд long time no see. Бараг сар хагастай бараг алга болчихоо да тий. Окей. Тэгээд YouTube бичлэгээ юу нийлээ утсан байна. Намайг мэдгүй хүмүүст өөрийгөө танилцуулахад намайг Анка гэдэг харганы бишэлтэй болоод 3 дахь 4 дахь жилд рүү орж байна. Тэгээ өнөөдрийн бичлэгээр болохоор шинэ ондоо ер нь яг 26 ондоо яг YouTube платформ дээр ч юм уу эсвэл ер нь яг ингээд юм сошиал платформ дээр ер нь яг ямар төлөвлөгөө гаргасан байгаа вэ? Тэр одоо бүх юунуудаа таад гоё танилцуулах болно. Тэгээд бичлэгтэй маань хамтаагаарай. Тэгээд лайка дараарай. Subscribe хийгээрэй. Таад subscribe хийхгүй байгаа шүү. 26 оны төлөвлөгөө ярихаас өмнө заяа. Анх ер нь яг яагаад YouTube эхлэх болсон бэ гэдэг шалтгаанаа хэлье. Тэр нь зөв маш ингээл надаа ингээл амар цаанаас одоо юм YouTube бичлэг хийх, одоо reel хийх, тэгээ Instagram, Facebook дээр ер нь reel хийх амар тийм сонирхолтой. Ягаад ч юм одоо контент хийх гэж төрсөн юм уу? Атлаад яг нэг сул тал гарч ирсэн. Яг яасан гэхээр одоо ингээд нэг бичлэг хийснийхээ ар дээр одоо ингээд амар гоё ингээд ярьсан гэж бодоод тэгээд яг тэрийг ингээд ухраагаад үзэнгүүт л үнэхээр л амар муу ярьсан. Тэгээ муу ингээд хийцэн юм шиг надад санагдал. Тэгээд тэднэр нь ингээд устгах юм уу дахиад тасарлаад бичих. Тэгээд ингээд хэд дахин ингээд хийсээр хагаад тэрнээсээ залхах ч юм уу. Нэг тиймэрхүү байдал анзаарагдсан. Ийм муу юм хийжсэнээс баг хийгүүн дээр гэдэг тийм байр суурьтай юм бэлээ би өөрийгөө ерэн жоохон ойлгосон. Тэгээд 8 сард тэр нэг влог хийсэн. Тэгээд тэр влогоо оруулахгүй байжгаад сая тэр нөгөө Монголын топ 2 дахь марафонд гүйлээ гэдэг тэр ер нь бол анхны бичлэг байхгүй. Тэгээд яг тэр 9 сарда 9 сард юм биш тий. 9 сарда биччихээд тэгээд явж агаад ер нь бол 10 сард хамгийн ихнийхээ бичлэгийг цацсан. Энэ нь бол үнэхээр гоёсэн. Үзэгчид ч гэсэн яг ингээд намайг шинэ одоо юм юу одоо уур амьсгалтай шинэ одоо юм талент гэдгээр ер нь бол хүлээж авсан болохоор үнэхээр гоёсэн. Тэгээд тэр ер нь л ингээд үзэгчид ингээд таад байвал үнэхээр л ингээд урам зориг аваад тэр лайкнаас нь лайкныхын тооноос нь одоо тэр таадын комент бичиж байгаа бүхнээс нь угаасаа ялцчгүй би урамжтай юм билээ. Гал. Иргэд сайн байцгаана уу? Ер нь л тог тасарсан. 26 оныхоо одоо YouTube гэлтгүй ер нь яг ингээд тэгээ бүх сошиал платформынхаа төлөвлөгөөг нь гаргасан, зорилгоо ер нь бол тавьсан. Тэгээ тэднийхээ таадтай одоо яг гоё хуваалцах гэж байна. Followers-оо ер нь бол яг 26 оны төгсгөлд яг тэдэн followersтай болно гэдээ ер нь бол бүгднгийн нэгтгэсэн. YouTube-ийн хувьд бол ер нь яг 50k тэгтээ 50k-аас давуулаад 100k орчуулж бас энэ жилдээ гоё л байна. Тэгээд энэ жилийнхаа тэр 100k-гийн нэг юм цоожтой нэг юм нөт байгаа байхгүй. Тэрийг яг 100k-гийнхаа спешиал дээр задруулаад тэрийг хийн гэж бодож байгаа болохоор ер нь тэрэн рүү ерөөсөө орохгүй байгаа. Тэгээ анх яг 10 сард төлөвснөөс хойш яг тэр 100k-га тэр цоожилсан хэвээрэл байгаа. Facebook дээр болохоор ер нь амар Facebook руу нэлээд монголчууд ер нь амар тийм хандлт өндөртэй байдаг юм шиг санагдаад ер нь 100k followersтай why not гэж бодсон. Instagram-ийн хувьд болохоор 50k followersтай болно гэж энэ жилийн хувьд зорилго тавьсан. Тэгээд тэрнтэй холбогдуулаад ер нь яг Instagram, Facebook, TikTok эдгээр дээр бол яг угаасаа ингээд reel дээр оруулж байгаа шүү дээ. Тэгээд reel-ний хувьд бол гадуур явж байгаа яг жижигхэн vlog-ын reel ч юм уу, short vlog ч юм уу тий ер нь зөндөө бодож байгаа. Дээр гардаг ч юм уу ямар ч хүний өөрөө камера барил тэгээд ингэ яваад тэгээд очиод тэндээ хэрв тэгтээ богд болон дээр хонол яадаг юм бол мэдэхгүй байна. Тэгтээ ер нь зөвхөн миний хөрхөн халаасны зуухтай тэгээд яваад нэг хоозож бууж ирэх тиймэрхүү нэг юм санаанууд ганцаараа тэрэлж ороод орчоод ирдэг ч юм уу. Эсвэл яг өөрийн яг энэ хот дотроо орж үзээгүй
Тэгээд YouTube-ийн хувьд болохоор угаасаа яг ингээд YouTube суурьтай хүн бол би YouTube дээр илүү фокуслаад илүү одоо YouTube руугаа анхаарад хий гэсэн боловч ягаад ч юм сая нэг сарын хугацаанд чадсангүй. Одоо 26% хувьд илүү Facebook YouTube руугаа одоо илүү анхаарал тавиад илүү фокуслаад ер нь хий гэсэн бичлэгнүүдээ хийгээд явна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Дараагийн зорилго заяа. Тэгээд энэ жилдээ ер нь бол YouTube дээрээ нэг юм хийнэ гэд бүр батт ер нь бол төлөвлөсөн байгаа. Тэр нь юу вэ гэхээр YouTube дээрээ стрим хийж үзнэ гэж бодож байгаа. Why not? Тэ? Одоо тэр нөгөө Sound of the Cane гэдэг одоо миний гаргаж байгаа контент байдаг шүү дээ. Тэр чинь уг нь бол яг юм 7 хоногтой миний гадуур явж бичсэн бичлэгүүдийг одоо ингээ манай эдитэлж өгөөд тэгээд би тэрэн дээр ингэж уг нь ярих хэрэгтэй байхгүй юу. Тэгээд уртдаа угаасаа стримээр угаасаа энэ Sound of the Cane яг ингээд сардаа ч юм уу те одоо 14 хоногтой нэг ингээд гоё хийсэн зүйлүүдээ бүгднийг ингээд бичлэг болгоод тэгээд ингээд хамтдаа яг стрим дээр үзээд би тэгээд энэ өдөр юм болж ирсэн шүү дээ, ингэсэн шүү дээ, тэгсэн шүү дээ тэгээд ингээд үзэгчтэй хамт ингээд реакшн хийнгээ ингээд гоё ярилцаа явбал гоё юм байна гэж бодсон. Даанч тэгээд Sound of the Cane яг бичлэг бичгээс илүү тэгээд баах ярьсаар гал дуусгаад контент болж тээ. Яг одоо энэ контентынхаа одоо учрыг одоо гаргандаа л гэж ер нь бодож байна. Тэгээд дараагийн зорилго маань болохоор ер нь бол амар гоё ихэн байна. Гэхдээ та хэдэд ингээд бүгдийг нь ярьцгаар дараа нь ингээд 26-нд дуусгаас өмнө бүгдийг нь хийхгүй болонгууд л жоохон муухай юм уу да гэж бодоод бас тэгээд тэгээ бас зарим яг үнэхээр хийж чадахгүй юмнуудаа бас толгоноос арчиж хаядна. Хамгийн том ер нь бол энэ жилийн бүр хамгийн том зорилго. Тэгэд энэний төлөө ер нь бол энэ жил нэлээд шаргуу хичээх ёстой юм байна гэж ер нь бол ойлгосон. Энэ бол юу гээч? Энэ юу гээч? Энийг хэлэхээс өмнө та хэд гоё лайк дараарай. Subscribe хийгээрэй. Юу юм бэ гэхээр 26 оны YouTube Champ-д ер нь бол орох зорилго тавьж байгаа. 25 оных болон 24, 23 оны YouTube Champ-ыг үзсэн сэтгэлээр бол таамаглаагүй зүйлүүд их одоо юм гоё контент гарч байгаа. Хийж бүтээснээрээ ингээд цойлсон YouTube-руудыг ингээд ураад ингээд хоорондоо өрсөлдөж байгаа надад амар гоё санагдсан. Төвшүүртэй байдалд оруулсан. Тэгээд нэг жоохон уйлуулах шахсан, инээлгсэн YouTube channel болсон болохоор за энэ жил би яг сайн хичээж агаад ер нь YouTube channel орно гэдэг тийм нэг зорилго тавьсан. Тэрний тулд угаасаа энэ жил сайн YouTube дээр анхаарах хэрэгтэй. Яг уу миний хэлэх гээд байгаа зүйл одоо би ингээ харааны бишэлтэй байлаа ч гэсэн одоо би ингээ хийж бүтээгээд тэр хүмүүсийн дунд ороод одоо надаар дамжуулаад одоо харааны бишэлтэй, сонсголын бишэлтэй ер нь төрөл ямар ч бэрхшээлтэй хүмүүс бай одоо яг надаар дамжуулаад юм хийж чаддаг одоо ер нь бол юм хийж чаддаг гэдэг одоо ойлголтыг үүсгэх одоо олон нийтэд ойлгуулах тийм ер нь бол бодол орж ирсэн. Тэгтээ амар гоё байна. Гоё байна ч гэж. Тэгээ орцсон юм шиг л юм байна шүү дээ. Та хэд үнэхээр их баярлалаа. Та хэд байгаагүй бол би үнэхээр яг одоо ингээд бичлэгээ суухгүй тэгээд та хэд гоё ингээд лайк дараад сэтгэлээ бичээд гоё урмын үг өгөөг бол би одоо өдөөд ингээд сууж авахгүй өөр замналаар өөр юм хийгээд магадгүй бараг зүгээр ингээд орон дээр хөвтөөд ямар ч урамгүй болцсон амьдралын идэхгүй болцсон хөвтчихэж магадгүй шүү дээ. Тэгээд та байсан болохоор юм бол би амар урам авч байгаа. Дараагийн бичлэг хүртлээ уулзлаа. Тэр баяртай. Миний бүх платформыг дэмжээрэй. Тэгээд subscribe хийгээрэй, лайк дараарай, сэтгэлээ бичээрэй, онээрэй. Тэгээд та гоё бас ингээд надаас асуух зүйл байж болно. Тэгээд гоё бичлэгний санаанууд яг би ингээд бодоогүй байсан бичлэгний санаанууд байж болно шүү дээ. Тэнгүүд л яг тийм санаанууд, гоё санаанууд байвал надад сэтгэлээр бичээрэй. Та хэд үнэхээр маш их баярлалаа.